Шинэ өглөөний мэнд хүргэе. Өдөр бүр амьд хөтөлбөртэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа эзэн бурханд хандаад залбираад хэлцгээе. Мөнхийн аваа танд баярлалаа. Энэ өглөө өгсөний төлөө баярлалаа. Энэ өглөө таны үгнээс суралцж явах та бидэнд ухаарлаг өгөх болтугай. Ярьж байгаа миний дээр үнэхээр та ариун сүнсээр удирдаараа, сонсож байгаа хүн нэг бүр дээр та бас ариун сүнсээр удирдаараа гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Амен. За бүгдээрээ хамтдаа Эхлэл номын 37 дугаар бүлгийн 3-аас 5 дугаар ишлэгийг хамтдаа уншъя. Израилийг өндөр настай болсон хойно Йосеф төрсөн тул тэрээр түүнийг бусад хөвгүүдээс илүү хайрлж түүнд ханцуутай уртдэл хийж өгсөн ажээ. Эцэг нь түүнийг бусад хөвгүүдээс илүү хайрладгийг ах нар нь хараад Йосефийг үзэн ядаж түүнтэй эв найртай ярилцаж чаддаггүй байв. Йосеф нэгэн зүүдлээд түүнийг ах нартай ярьсанд тэд түүнийг улам үзэн ядах болжээ. Амен. За алдаанаасаа суралцгаая гэсэн энэ 7 хоногт энэ сэдвээр явж байгаа. Тэгээ өнөөдрийн бидний судлах итгэлийн баатар бол Йосеф. За өчигдөр бид нар Соломон хааны тухай үзсэн байгаа. За Соломон хааны дотоод зүрх сэтгэлдээ зөрчилтэй байсан. Түүнд алдаа нь тэр байсан. Харин өнөөдөр Йосефийн алдаа хаанд байсан бэ гэвэл Йосефийн алдаа ах нартаа зүйдээ ярьсан алдаа болсон байгаа. Гэхдээ Йосефийн дотоод зүрх сэтгэл маш хүчтэй байсан. Тэр мөрөөдөлтөй хүрэхийг зоригтой байсан. Тэр бурхантай хамт байсан учраас түнд бас ялсан байгаа. За Йосефийн энэ жоохон алдаа нь том зүйлд унгаасан. Ямар том зүйлд унгаасан бэ гэхээр зэрэг зөвхөн шудраг байсан мөртлөө шийтгэлд унсан байгаа. Ах нарынх нь атаархлаас болоод мөн эцгийн тэр ялгуурлаж байгаа хандлагаас болж ах нарын тэр атаархал үүсэж байгааг энэ ч харж болно. Тэгэхээр зэрэг эцэг эхчүүд бид нар хүүхдүүдээ хизээж ялгарлаж болохгүй. Тэр нь энэс илүү мэдээж өтөл наснда Израиль тэр хүүг төрүүлсэн учраас нандинан бусад хүүгүүдээс илүү хайрлсан. Тэгвэл эцэг эхчүүдийн бидний алдаа том хүүхдүүдэд, дунд хүүхдүүдэд үл ойшиж дөнгөж төрсөн бяцхан хүүхдүүдэд анхаарлаа хандуулангууд нөгөө том хүүхдүүд муу бага хүүхдийн дээдл нь дүүгээ бас үзээ ядах тохиолдолд анзаарч идэг. Тийм учраас эцэг эхчүүд бид нэр бүх хүүхдээ бүр ялгуурлгүйгээр бүрэн дүр хайрлах ёстой бас энэчнээс суралцж болно. За Йосефийн алдаа болох тэр Бурханаас өгсөн тэр зориг хүсэл мөрөөдлөө ах нартаа тэр зүйдээ ярингууд ах нар нь бүр үзээ ядсан. Тэр ялгуурл дээр үзээ ядчихээ дээр дахиад нэмээд үзээ ядсан. Тэгээд бүр атарсан. Энэ бидний хаан болох юм уу гэж инээлдээд түүнийг үнэхээр боолчлогдсон. Одоо боолын худалдаанд боолоор худалдаасан байгаа байхгүй. Энэ нэг алдаа. Гэхдээ Йосефийн амьдрал энэ хэцүү бэрхшээлд тулгарсан ч гэсэн тэр ялч чадсан юм а. Бурханаас зурж чадсан. Йосефийн хувьд болохоор зэрэг гимгүү бэжэд боолоор худалдагдсан. Мөн хүчингийн хэрэг тийм ээ бас күтгэгдсэн. Мөн шоронд мартагдсан. Гэхдээ энэ хэцүү бэрхшээлүүд гимгүү бэжэд күтгэгдсэн. Гимгүү бэжэд шоронд орсон энэ хэцүү бэрхшээлийг тэр зүгээр л хүлээж авсан. Зүгээр л хүлээж аваад нэг л өдөр би ялах болно. Нэг л өдөр эзний хүслийг биелүүлэх болно. Нэг л өдөр би тэр мөрөөдөлтөд хүрнэ гэсэн дотоод зүрх сэтгэлийн хүч чадал байсан. Мөн амьдралаас энэ бэрхшээлтэй замаар явж байгаа амьдралаасаа тэр ур чадварыг бас мэрэгэн ухаанаар гарч чадсан юм аа. Амен. Тэгвэл Йосеф Бурханаас
тэр бэлэг айвсаг авсан байсан. Зүүдийг тайлдаг, Бурханаас үг илчилтүүдийг авдаг байсан, ур чадвартай байсан. Үүнийг Йосеф хөгжүүлсэн баг. Тэгвэл өнөөдөр бидэнд энэ зүйл тохиолддгоо. Бид нар санаамсаргүйгээр Бурханаас өгсөн мөрөөдөл, мөн өөрийн хүсэл зорилгоо, мөн өөрийн төлөвлөгөөгөө санаамсаргүйгээр үнэхээр бахархалтайгаар ам алдахад биднийг эргэн тойрон ч юм уу, мөр зэрэгцээд ч юм уу явж байгаа хүмүүс атаархдаг. Ийм зүйлүүд гардггүй. Зарим тохиолдолд бидэнд цаг нь болоогүй байхад төрүүлж ярьж амаараа алдаа хийдэг. Ингэснээр хүмүүсийн үнэхээр эргэн тойрны хүмүүсийн тэр атаарлыг төрүүлж тэдний үцэн ядалт бөгөөд янз бүрийн асуудлууд гарч ирдэг тохиолдол байдаг. Мөн бид зарим нэг тохиолдолдоо ажил нь бүтэмжгүй ямар нэгэн алдаанд гарсан бол тэр чигээрээ зогсдог. Би тэрнээс л боллоо. Би ингэнлээ. Би үнэхээр ингэсэн байгаад ингэчлээ гэсэн шалтак тоочоод байгаа газараа зогсдог тал байгаа. Тэгэхээр бид нар байгаа газараа зогсгүйгээр өөрийнхөө алдаанаасаа сурагдлцаад урагшаа явдаг байх хэрэгтэй. Йосефийн хувьд Бурханаас зурсан хэвээрээ тэр урагшаа явж чадсан юм а. Ур чадвараа тэр улам илүү хөгжүүлж чадсан юм а. Тэр мэрэгэн ухаантай байсан, тэр зовлон дотор ялалтай байсан. Шоронд орооч тэр үнэхээр байгаа газараа тэр гэрэл давс болж чадсан. Тэр бас шоронд орооч зүгээр суугаагүй. Үнэхээр гонгонж өөргөө шаналж үзэн ядаж бусдыг үзэж ядаж суугаагүй ма. Тэр харин ч цэцэг ургуулж эзнийг магтаж байгаа хүндээ эзний үгийг дамжуулж чадсан юм а. Тэгвэл өнөөдөр бид нар Йосефоос суралцах зүйл гэвэл алдаа алдсан ч урагшаа Бурхантайгаа хамт алхах, Бурхандаа зориулж бүх зүйлээ хамгийн сайнаар хийдэг байцгаая гэж та бүхнийг уриалж байна. Амен. Тэгээ бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Мөнхийн эзэн минь тандаа баярлалаа энэ цагийг өгсөний төлөө. Тэгээ эзэн минь бид нар үнэхээр алдаанаасаа суралцаж Йосеф шиг зүрх сэтгэлтэй байж, Йосеф шиг зүрх сэтгэлээрээ Бурхныг магтаж, Бурханд үйлчилж, хийсэн зүйлээ хамгийн сайнаар хийдэг байхад та бидэнд үнэхээр өргөж өгөөж эзэн. Та биднийг урагшлах тэр хүч зориг нь та болооч гэж эзэн Есүсийн нэрээр залбирэн гуйж байна. Амен. Бурхан та бүхнийг эвэг.